санаа ачуу хүүхдийн танин мэдхүйн нэвтрүүлгийнхаа ээлжид дугаараар олдож байна. Бид бүхэн яг одоо уран сайхны гимнастикийн шигтгэх клуб дээр ирсэн байна. За энэ хүн бол тухайн гимнастикийн клубын манд багш тасгалжуулагч Болор байгаа. Сайн байна уу гэж? Сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдөр бид яагаад таныг зорж ирсэн бэ гэхээр ерөнхийдөө бол нөгөө спорт, урлаг хоёрыг тусад нь ойлгодог шүү дээ, тий. Тэгээ яг уран сайхны гимнастик гэхээр спортоор хичээлээ давхар урлагтаа ороо авчиж байгаа шүү дээ. Ингээд үзэг шүүхтүүдэд зориулаад уран сайхны гимнастик гэдэг яг ямар төрлийн спорт уу? За дээрээс нь энэ гимнастикийн спортоор хичээлснээр ер нь хүүхдүүдэд одоо ямар эерэг болон сөрөг үр дагавар байдаг вэ гэдгийг мэдхийн тулд таныг зорж ирсэн байна. За уран сайхны гимнастикийн болохоор хамгийн давуу тал нь болохоор дан охтууд хичээлдэг байгаа. За ерөөдөө жоохон залуу спорт байна. Ерөөдөө хамгийн бага нь болохоор 3 нас хагастай 4 наснаас эхэлж хичээлдэг. Ерөөдөө 20 хэд одоо 25 6 нас хүртэл ерөөдөө баг хичээлэх жоохон боломжтой. Ер нь жоохон уян хатан маш их шаардсан спорт байхгүй юу? Тийм болохоор жоохон залуу спортоор тооцогддог. Тэгээд манай уран сайхны гимнастик болохоор одоо балет, бүжиг, тэгээд гимнастик гэсэн 3 төрлийн ерөөдөө одоо шингээсэн тийм спорт байгаа. Тэгэхээр ерөөдөө спорт бас мөн урлаг тийм энэ хоёулынгийн ерөөдөө агуулдаг хүмүүс спорт байна. Гимнастик болохоор эрэгтэй эмэгтэй хичээлж болоод уран сайхных болохоор зөвхөн охтууд. Тийм. Спортын гимнастик байгаа. Спортын гимнастик чинь болохоор эрэгтэй эмэгтэй дан хичээлж болно. Уран сайхны гимнастик дан охтууд. Тэгэхээр эмэгтэйчүүдийн спорт ахна нь шүү дээ. За тэгвэл уран сайхны гимнастикаар хичээлсэн охтуудын хувьд одоо бие бэлтрийн хувьд, гоо зүйн хувьд хэрхэн одоо яаж эргээр нөлөөлдөг вэ? За дан охтууд хичээлдэг гэснээр болохоор одоо ингээд гоё уян алархай, дэдлүү эмгтээлэг, тийм зөөлөн тийм болдог байгаа. Манай спортоор хичээлсэн охтууд маань тэгээ их гоё галбарлаг тэгээ. За баярлалаа. За тэгвэл бүгдээрээ хамтдаа шигтгэх клубын манд тамирчид нэг өдрийнхөө бэлтгэлийг хэрхэн хийдэг вэ гэдгийг наад захаас нь хараад тэгээ хүүхдүүдийнхаа сэтгэгдлийг нь сонсцгоё. За би яалацгаая. За би эхнээс нь шаанаасаа эхлүүлээд өвдөг гээд ерөөдөө бэлтгэлдээ бэлдээд тэгээ үе мөчнүүдээ эхлээд халаадаг байгаа. За нөгөө л гараад шин даадуулмээ. За зэрэг хэлээ бай. Шаануудаа авчаарай. Голдон зай гарахгүй шүү. За өвдгөө. Ханыг нэг юм. За тойруулаад тойрогдлоо. За нэг үдшин. Үндсэн бэлтгэлийн өмнө заавал ерөөдөө би халаалт явна. Би халаалт нь болохоор одоо гимнастик үндсэн суурь цэцлээд болохоор одоо олсон төсрэлт ерөөдөө заавал охтууд маань сурсан байх шаардлагатай. Тэгээд олсон төсрэлт болон гүйлт хоёрыг ерөөдөө би халаалтны хамгийн ихэнд бид нар эхний 10-аас 15 минут заавал хийж өгдөг байгаа. За урагшаа 100 удаа, арагшаа 100 удаа. Тэгээд мөн өвдөг үлмээ маш сайн жигээд өсрөх хэрэгтэй. За өсрөл охтуудаа хоёр үлийг хооронд нь маш сайн нийлүүлсэн байх хэрэгтэй шүү. Охтодоо өглөөдөө өшөө шаагаар нийллээрэй. Энэрлээ тоо гой чанга тоонуудаас чанга өсрнө. Зүгээр нөгөө нэг гадаад дээсдэг ерөөдөө дээс өсрэлтээс манайх ч өшөөж хоног илүү мэрэгжлийн талдаа гэсэн үг. Тийм. Ерөөдөө бэлтгэл бол мэрэгжлийн яг энэ тэмцээнд ордог тамирчид 2 цаг 30 минутаас ерөөдөө 3 цагаар заавал бэлтгэл өдөрт бол ордог. Тэгээд яг бие халаалтын олсон төсрэлт болон одоо гүйлтийн бие халаалтыг нь үндсэн бие халаалт болохоор ерөөдөө ихний дандаа 10-аас 15 минутанд бол заавал хийдэг байна. За энэ болохоор мөрний сонголт болон тийм үлминий салууд давхар орж байгаа. За урагшаа нэгээ өсөөлж байгаа явлаа. За 16 даа явчих. Асо бариад. За явлаа 3. 2 3 гоё инээгээд тэнийгээд 4 5 6 7 8 за барь 1 2 3 4 хүзүү ингүнэ 6 7 8 за хөлөө салгаж жагаад гараа газар хүрэж байгаа дээ. Захлаа гараа газар хүрэж байгаа. Релевэ. Улаи 90-д дэшээ 1 тэний 2 өвдөг чанга 3 4 5 6
7 барилаараас E1 өвдөгч ханга 2 3 4 5 6 7 8 2 3 4 5 6 7 8 за. Энэ хоор уран сайхны ерөнхийдөө гимнастикийн үндсэн байрлал. За гоё төгсөлт. Гоё төгсөөд 70 арагш нь дээр үг өргөн. За явлаа. Хүлмээ жигээд явлаа гурай. Оног суурьцлууд дээр хамгийн чухал нөгөө шагаа хөлөө маш сайн халаасан байх хэрэгтэй. Манай бүх цэцлүүд ерөөдөө хөлн дээр суурилж явдаг болохоор тэгээ хөлний сахлууд, хөлний халаалтын жижиг сахлууд ороод дээр нь тэнцвэрийн сахал давхар орж байгаа. Гарны үзэл тийш. Хэрүүгээ хүзүүгээ гоё өргөөрэй. Дандаа гоё сунж яв. За явлаа. 3 дараа нь явлаа. Гарны үзүүр өргөөрэй. Дүү хойчих. За явлаа. Дараа инэ. Айтгоогоо инээгээрээ гараа гоё өгшөө өргөөрэй багштай. Гатангоогийн хүзүү. За болж өгвөл 3-аас 4 секунд цогсно үлмээ дээрээ. Борооны үзүүрөө чангалаарай. Гарныхаа урганы үзүүрийг дандаа хооронд нийлүүлнэ. За хаяа лагураа. За хаяа лагураа. Гарын алга доош нь харуулаарай. Гарынхаа алгыг доош нь харуул. Уран сайхны гимнастик нь дэлхийн олон улс орнд дэлгэрч эмэгтэйчүүдийн биеэ даасан спортын төрөл болж 1984 оны Лос Анжелесын Олимпиад орж байсан. 1988 оны Сөүлийн Олимпийн наадмаас эхлэн албан ёсоор оролцох хэрэгтэй болсон түүхтэй. Манай улсын уран сайхны гимнастикийн түүх нь олон улсын хэмжээний мастер 7, спортын мастер 42, спортын дид мастер 22, зэрэгтэй тамирчид олон арваар төрөн гарчээ. Анхны гадаадд болсон олон улсын тэмцээнээс 1986 онд шилдэг тамирчин Ган Цэцэг, 1990 онд Орхон Туяанаар медаль хүртэж өсвөрийн шилдэг тамирчин болж байсан түүхтэй юм а. Намайг Инэрл гэдэг, би 10 настай. Намайг Мандуха гэдэг, би 11 настай, гимнастикт яваад 4 жил болж байгаа. Намайг Кэсэрэн гэдэг, би одоо 11 настай. Миний хувьд болохоор гимнастикт явах юм бол ингээд надад тийм гоё тий уран сайхны ингээд гоё юм тийм мэдрэмж төрдөг, уран сайхан ингээд гоё сонголттой болсон шиг мэдрэмж төрдөг. Надаас тийм. Надад болохоор ингээд нэг эмэгтэй хүн талаасаа нөгөө нэг одоо манайж болохоор нөгөө эрт төгсрөө нөгөө сонголтгүй болохоор эмэгтэй хүн жоохон муухай гэж бодоод байдаг. Тэгээд уран сайхны гимнастикт явсараа би одоо ингээд өөрийнхөө одоо мөрөөдлийг одоо ингээд бий болгосон. Би бол ерөөхдөө бол гимнастик гэх юм бол яг Азийн аварга зорж байгаа. Тэгээд хэрүүгээрээ дэш яваад Олимпийн аврагт орно. Би Олимпийн аварга болоод гарна гэж боддог. Би ер нь бол Олимпийн аварга болоод тэгээд багш болно. Тийм. Сэмэнэ намайг Цэлмүн гэдэг. Би гимнастикээр хичээллээд 1 жил болж байгаа. Алдаатай Яман гэдэг. Би гимнастикээр хичээллээд 4 жил болж байгаа. Манай ээж жоох ихтэй байвал гарч олно шүү гэж хэлсэн. Гэтэ би гараагүй. Гоё тэмцээнд дарж медаль авахгүй байсан. Гимнастикээр хичээлэх хар багасаа ингэ дуртайсан. Тэгээ манай аав гимнастикээр хичээлдэг гэсэн болохоор наваа гимнастикээр хичээллээд тэгээд медаль аваад тэмцээн дээр тараа их гоё гарна. Тэгээд үргэлжлүүлээд хичээллээд. Хотын аварга дээр сэргэгчийн төрлөөр 1-р хайранд ороод тэгээд хаврын аварга ялгаруулах дээр сүүлд басан тэмцээн дээр нь тусгай байранд ороод тэгээд 1-р хайранд өмнөх дээр нь орсон. Тэгээд 6 медальтай. Би 6 тэмцээнд дараад 4-т медаль авсан. Шигтгэн клубын нэрэмжит тэмцээн, хотын аварга, улсын аварга,
хүүхдүүдээ өнөөдрийн маань уран сайхны гимнастикаар аялсан аялал маань энэ төрөд өндөрлөж байна. Хамтдаа хүүхдүүдэд зориулаад уран сайхны гимнастикийн талаар маш олон төрлийн мэдээлэл өгсөн Болор агштаа маш их баярлалаа. За дээрэс нь Шигтгэн клубийнхаа хөөрхөн охтуудаа баярлалаа. За хамтдаа баяртай гэж хэлцгээе. Баяртай.